Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88-ны урлагын дээр Сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар 4 зүгийн шуугын нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 24-ний Мянмар гарагийн 4 зүгийн шуугын нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар мөнцгийн төвшин баярнаар айлж байна. Дахин орой минь дүргий. За орой минь дахин үргээ. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар кафе Паскучи за мөн хадгаламжийн хүү харуулж 18% боллоо гэд Ариг банк хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр миний мэдээгээр эхэлнэ. За шуугуулаад үгүй. Жинхэнэ шуугуулгаар мэдээнүүд байна шүү. Надад ч гэсэн байна. Баллаад үгүй. Хөөе. Та нар яштэй те нүрээ буддгоо болохоор энэ мэдрэмжийг авдаг гэсгийг би одоо мэдэхгүй л байна л да. Одоо бид нар за ингээд заримдаа би ингээд те үнэхээр ингээд нүрээ цэвэрлэхгүй унтчих үе надад байдаг. За тэгмүүд маргааш нь ингээд баттаараа нүрэн дээр нэг шиг батгах ч юм уу те. За тэгэл ерөөсө дор нь маргааш нь ингээд арга хэмжээ авахгүй бол ер нь бол арьс ингээд амар хэцүү болдог байхгүй юу? Нэг ингээд нүрээ ингээд цэвэрлэхгүйгээр унтчих. Тэгэл маргааш нь ингээд нүрээ ингээд скрабд нь эсвэл ингээд маск заасах салфетка маск заасах тавин за бүсүүл ингээд гоо сайхан майханд орох морох хэмжээнд хүрдэг байхгүй юу? Ер нь бол. Тэгвэл бүр амар заяа 22 жил нүүрнийхээ будгийг арилгаагүй юм байна. Ижим минь. Яг наад нэг юм ядаргаатай юмнаас ч болоо бид нар нүрээ буддаг байхгүй. Орой болгонтэй ингээд арчаалаа өглөө усаар ахаал нэг юм лайлаа зүгээр ингээд оргороо л явж юм байна. Гэтэ уул нь бол бидний ингээ хүсдэг юм юу вэ гэхээр ингээд нүрээ ингээ гой цэвэрлээд ингээ дундахаар маргааш нь нүүрний арьс амарсан байх юм бол ядаж дараагийнхаа будгийг шингээж авахд хүртэл ингээ гой болцсон байдаг байхгүй юу? Тэгээд ингээд нэм нүрээ одоо нүрээ угаахгүй ингээд нүрээ цэвэрлээгүйгээр ингээд маргааш өглөө нь босохоор үнэхээр тухгүй мэдрэмж авдаг. За хүн бүрийн мөрөөдөл бол үзэсгэлэнтэй харагдахаа тэр тусмаа бүсгүүчүүд их бол гэхдээ энэ хүсэл хитрвэл өөрийнхөө эрүүл мэнд бүр цаашлаад эцэг гэхээс заяасан царай төрхөөч өгөөх их эрсдэлтэй гэдгийг харуулсан 37 настай нэгэн хятад эмэгтэй түүх өнөөдөр дэлхий даяар шуугаан дэгдэж байна. Яана нэг ов улаан царайтай хүүхэн. Энэ ууг нь бол ингээ харуул айгүй цаана юм нөгөө натур зөвтэй юм ба шүү дээ. Царайлах гэмээр юм төрх байгаад байна шүү дээ. Тэгсэн мөртлөө энэ ингээ улаан болсон 22 жил будгаа арилгаагүй. Одоо би ярьж үгүй заяа. За жилийн мужид амьдардаг захим орчинд 30 мянган дагагчтай бүсгүй 22 жилийн турш нэг ч удаа нүрээ цэвэрлэлгүй шууд бодолт хийдэг гэсэн тухайга олон нийтэд ил болгосон нь олон хүнийг зочирдуулаад байна. Яана. За бүсгүй анх 14 настайдаа батхтай арьснаасаа ичин хямдхан батхны дос хэрэглэж эхэлсэн нь харшил үүсгэж арьсны байгалийн хамгаалтыг нь алдагдуулсан. За 15 наснасаа нүрээ будах болсон. За өдөр бүр будалт хийх нь түүний өөртөө итгэх цорын ганц зэвсэг болон хувирсан баг. Гэвч 22 жилийн турш хизээч будгаа арилгадаггүй байсан нь зүгээр нэг залхуурал биш харин гоо сайхны айц байсан гэж өөрөө ярьсан ба. Одоо ингээд арилгагаар нөгөө амар нүүрний арьс гарч ирэх гэдэг нь шүү дээ. Өөрөө өөрөөсөө айгаад байгаа байхгүй юу? За бүсгүй нүүр одоо бараг танигдахааргүй болтлоо улааж хавдан жижиг туурал загтнаа өрөвслээр дүүрсэн. Түүний хэлснээр нүүрэн заримдаа мянган шоргоолж зэрэг мүлхэж байгаа мэт аимшигтай загтнаж амьдрал нь оронгоор эргэцсэн. Яа, ямар амар зүрдэл вэ наад чи. Базар байна. Гэхдээ 22 жил нүрээ цэвэрлэегүй юм чинь тгий штэ. Тэгээд эмэгтэй хүний бас нэг юм чинь нүрээ будгаас гадна цэвэрхэн гоё арьс байхгүй юу? Тэгжээж эн чинь ингээд цэвэрхэн гоё арьстай байж тэр чинь ингээд амьд ингээд нэг арьс чинь ингээд гэрэлтдэг штэ тий. За 2011 оноос арьсаа аврах гэж төрөл бүрийн гоо сайхны тариа айлгаж эхэлсэн ч энэ нь байдлыг бүр улам дордуулсан. За бүсгүй би хизээч бүрэн идэхийг хичээгээгүй төр зургийн үр дүн хөөжл ирсэн. Хүмүүс бүгдээрээ хэрэглэж байна гэж сохроор туршиж болохгүй. Хурдан үр дүнд шунах тусам асуудал гүнзгийрдэг. Шалтгаан дээр нь биш зөвхөн шинж тэмдэг дээр анхаардаг бүтээгдэхүүнүүд бол таны арьсны дайсан. Энэ айгүй зөв юм хэлсэн байгаа байхгүй юу? Жинхэнэ эдгэрэл гэдэг бол төвчээр зөв дадал цаг хугацааны нийлбэр юм байна гэж ярьсан байгаа. За сэтгэгдлүүд нь 22 жил будгаа арилгаагүй гинүү. Энэ бол донтолт, залхуурал хоёрын хослол, хүн ямар ч айцтай байсан эрүүл мэндээ ингэтлээ хохирох нь өөрөө хариуцлагагүй үйлдэл гэсэн байна.
Бүсгүй өөрийн алдааг ил зарлаж, бусдад сургамж өгч чадсанд нь талархаж байна. Залуус минь будалт бус өөрийгөө хайрлах нь гоо сайхны үндэс шүү гэсэн байна. 22 жил будагтай. Аяг тавыг угаахгүй 3 өдөр болохоор хөгцөр тийм чинь арьс нь яаж улааж загтандахгүй байх вэ те. Арьс нь лав би ядарлаа гэж хашгирсан байлгүй гинэ. Би бол бүр яг тэгж л бодож байна нэрэ. Энд чинь нөөш тээ ууг нь бол тэр ингээ хөвтөж байгаа зураг мургийг харуул игээл маарэ кэрэ шиг бас депач сайтай бас гайгүй айтайхан царайлаг байж магадгүй царайтай хүүхэн байгаа байхгүй. Тэгээд нөгөө энэ улаан нүрнээсээ болоод айдас үсттэй тэгэл 22 жил будган дор амьдэрсэн гэсэн үг шүү дээ. Тийм штэ амар ёо. Бурхан минь 22 жил будгаа арилгаа бүртгэж юу гэсэн ч үгүй ёо. Арай ёо. Гэхдээ ядаж за одоо хүн амтантай хамт байхдаа бол одоо хамаа алгасан жалгасан. Тэг чи одоо ингээ гэртээ ганцаараа манцаараа байхдаа эн чин сайхан будаг шунхаа арилгаад арьсан амьсгалуулаад амраагаа тий. Одоо тэгээгүй улмаас энэ арьсны хөөрхөн амт нэрээ би үнэхээр ядарч ийн гэж ашгарсан бах уу. Яста хорвоо дэлхийн өөжм юм аа. Элдвэн юм сонсох юм нэрээ. Чинд одоо нэрээ ийм боломжтой гэж үг юмэр л санагдаж байна. Харин тийм. За Улаанбаатар хотод 18 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хадгаламжийн хүү харуулж 18% боллоо. Ариг банк хамтран ажиллаж байгаа. Энэний рекламын та телевиз рекламыг үзсэн үү? Нилаг дээлтэй залуу гаргаж ирэл ном сум харваад пат гингод 18% Ариг банк. Яа. За үндэсний их баяр наадмыг өгтөн Ариг банкнаас хадгаламж эзэмшигчдэд зориулсан онцгой бэлгээ задлаа. За зөвхөн 2025 оны 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 10-ны хооронд шинээрнээс энгийн хугацаатай хадгаламжид жилийн 18% хүүгийн урамшуулттай нөхцөл санал болгож байгаа юм байна. Би энэ дөнгөж анх орж ирсэн багт нь хүү угаасаа Ариг банк чи 16.5 гэдэг чинь бусад банкнуудаас хамаагүй өндөр үнэтэй штэ. Тэнгүүд ёо бүр 18%-тэй очиж за одоо баг нэг банкнд байгаа хадгаламжаа цуцлаад эднийх рүү шилжүүлье гэдгсэн чинь хадгаламжийн нэг доод дунд 5 сая надад 5 сая байхгүй штэ. За хадгаламжийн нөхцөлийг танилцуулъя. Хадгаламжийн нэг доод дунд бол 5 сая төгрөг байгаа бол дээд үлдэгдэл нь 1 тэрбум төгрөг хүртэл байна. Харин хугацаагаа 12 сар гэж тогтоосон Ариг банкныханд баярлалаа. За тэгээ илүүдэл эренгүү мэдээлэл та 70 10 техник гэдэг утаснаас аваарай. 70 10 техник. За Ариг банк цэгмэн гээд сошиал хаягаар нь орох боломжтой. Эрдэнэ дархан болон Улаанбаатар хотын бүх салбаруудаар үйлчлүүлэх боломжтойгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хадгаламжийн хүү харуулж 18% боллоо. Ариг банк хамтран ажиллаж байна. Баярлалаа. За таны мэдээг сонсъё. За миний мэдээ бол жинхэнэ манай талын мэдээ. За жинхэнэ манай талын мэдээ шүү. Би ерөөсөө ийм мэдээ орж ирнэ гэж зүйдлсэн ч үгүй явлаа. Өнөөдөр би бүр ярих гэж байна тэрийг. За бид нар жагсаал цуглаан гэхээр л улс төр утаа шатхуун захилгааны өн гэх мэт зүйл бодогддог штэ. Тийм штэ. Тэгээд засаг дүр засаг огцор гэж. За тэгсэн чинь харин Африкийн Гана гэж улс байдаг. За шоколадны буюу какаоны нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг одоо Гана гэж шоколадтай. Энэ улсад болсон архины үн өссөнд бухимдсан иргэдийн жагсаал олон үнний анхаарлыг татаж шуугдаад байгаа юм байна. Архиныхаа үнийг буулгаа. Амар шинжлэх ухааны үндэслэлтэй эдний уран бүрэн бүр төгс заяа. Би одоо танарт ярьж байна. За Гана улсын нийслэл Акра хотын гудамжуудаар саяхан тун хажиралтай. Гэхдээ тунч нухацтай шүү. Бас маш инээдтэй жагслаар өрнөсөн тухай мэдээлэл хүргье. Гартаа арх бол бидний амгалан тайвны түлхүүр. Арх удагч бидэнд ирэх бий гэх мэт лоозон барьсан хэдэн зуун хүн жагсаал зохион байгуулж засгийн газарт 3-7 хоногийн хугацаанд тулгын шаардах бичиг хүргүүлсэн. Бүрүү. За. Тоглоом бодол ерөөсөө биш. Тийм байна. Жагсаалыг зохион байгуулсан хүмүүс нь Гант төдийгөө Африк твд алдартай согтуу иргэдийн холбоо гэдэг нэртэй газар. Чи бүр амар ажил хэрэгч амар ажил хийж. За. Тэд арх согтуурлах хундааны үнийн хит төсөлтийг эсэргүүцэж ийм жагсаал зохион байгуулсан. Холбооны ерөнхийлөгч нь хоч моч нь амар заяа. За. Трайбон буюу хуурай яс гэдэг хочд Мозес Оня. За. За Мозес Онягаа юу гэж хэлсэн бэ гэхээр бид зүгээр ч нэг архин дуртай хүмүүс биш ээ. Бид бол хариуцлагатай, шудраг, татвар төлөгч иргэд. За. Гэвч бидний амралт, тайвширлын маань ганц зам болсон ундаа маань улмал үнэтэй болж байгаад дургу өрж байна гэж мэдгдсэн. За.
Онегийн хэлснээр бол арх болон бусад согтуурлах ундааны үн ойролцоогоор 15%-аар нэмэгдчихэж байгаа юм байна. За. Тийм. Энэ зөвхөн хэрэглэгчдэд бус жижиглэн худалдаалагчдад хүн зохилт болж байгаа. Гааны мөнгөнд тэмдэгт сэдигийн ханш сүүлийн үед чангараад байгаа ч гэсэн архины үн бол буурна гэсэн хүлээлт талаар болж олон иргэд бухимдаж байна. Уг нь мөнгөнийх нь үн бол доллартай харьцуулахад чангараад байгаа гэдэг чинь эдийн засгийн өсөлт давгуул явж байгаа гэсэн үг. Гэтэл архины үн бол буурахгүй байна. За. Согтуу иргэдийн холбоо. Согтуу иргэдийн холбооны тэргүүн. Согтуу иргэдийн холбоо нь 6.6 сая гишүүнтэй. За. Улс даяар салбар нэгжтэй өөрийн ёс зүй, өрөө, дэг журамтай маш том холбоо гэдгээрээ онцлог гинэ. Энэ зүгээр нэг архичдын холбоо бас биш. Тийм байна. Энэ бол баг улс төрийн акц хийсэн ч чадгаар тийм төрийн бус байгууллага байхгүй. Тийм байна. За, тус холбооны өрөөг нь би хэлж гээ. За. Үнэн лаг өрөөтэй. Бид арх ууж болгоч, жолооны ард суухгүй. За. Бид нар согтуу байж болгоч хууль зөрчих ёсгүй гэсэн өрөөтэй. Вау! Лаг юм биш үү? Мотог мөгөнд бүр лааж штэ. Үнэн нь ухацтай. За, холбооны гишүүд өмнө нь согтуугаар жолоо барихын хор уршгийг таниулах кампанит ажлыг өөрсдөө хийжсэн. За. Тийм, энэ холбооныхан хийдэг. Зөв уух соёл хэмээх сургалт. Орон нутгийн түвшинд олон нийтийн боловсролын хөтөлбөр зохион байгуулж байсан ийм туршлагатай гэж байгаа. Эдгээр чи бүр ингээд үндэсний хэмжээнд нөлөөллийн ажил хийдэг ийм лаг байгууллага. Тийм байна. За. Тиймээс энэ удаагийн эсэргүүцлийг элэг хөшөөх сэдв бус харин иргэний санаачлах, эдийн засгийн шудраг байдлын төлөөх тэмцэл хэмээн тайлбарлаж байгаа. Тийм. Хэрв Ган улсын засгийн газар энэхүү толгон шаардах бичигт анхаарал хандуулахгүй бол холбоо эх 7 хоногудад улс даяар согтуу эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэж анхааруулсан. Энэ айц сүйц шүү. Тийм штэ. Согтуу жагсах юм бол эдгээр чинь явуулч гэл ядаг дээрээ тавьсан явж штэ. Тийм штэ. За ийм амар юм болсон. За энийг бол би тэ үнэхээр ингээд зөвөр ойлгох болцоо. Юу гэхээр хүнд идэх, бийцэх, унтах тэ одоо секс хийх гэдэг юм ингээд яг биологийн хэрэгцээнүүд байгаа штэ. Яг үүнтэй адилхан тэр нэг юм нэг транс байдалд орох уу мансуурах энэ хэрэгцээ байдаг гинэ. За. Юу н хүн болгонд байдаг. Зарим нь одоо тэр нэг юу гэдгийг яг мог инээ тэрэгээр хичээлдэг бол зарим нь одоо тамхи татдаг, зарим нь тэр бүр болохгүй бүтэхгүй хүндэрсэн хар тамхины зүйл хэрэгэлдэг бол бид нар жишээл бол арх удаг штэ. Манайхан чинь жишээл алкогол хэрэгэлдэг. Энэ шиг Африкт бол энэ нь ингээд тэдний нэг юм амьдралын хэм маяг болчихсон. Тэгээд энийг нэг буруутгахгүй юм байлээ. Би хэн буруутгадаггүй вэ гэвэл энэ нөө хар тамхитай тэмцдэг нөхдүүд буруутгадаггүй. Эдгээр чинь ингээд болж байгаа. Нөө энэ нөгөө мансуурлынхаа юу гэдгийг хэрэгцээг хангалтж байгаа. Тийм учраас цаашаагаа гүнзгийрч нөгөө нэг хүнд хэлбэр рүү ордгоо маа. За. Энэн дээр нь байлгах гэж ингэдэг. Тэгээд эдгээр шаардлага нь бол айгүй тийм нухацтай байгааз бүр улс төрийн тэмцэх шиг яваад байгаа үстэй. За тэгсэн чи юу сэтгэлдлүүд нь юу гэсэн гэхээр дэмжиж байна. Үзэл бодлоо илэрхийлэхэд заавал эрүүл байх албагүй штэ гэсэн байна. За. Тийм. Ийм ядуу улсын хувьд уух архиа хамгаалж чигсэн гэдэг бол эмгэнэлээ. Эрүүл мэндийн боловсрол үнэт зүйл яг хаана байгаа юм бэ? За. 6.6 сая гишүүнтэй холбоо байгуулахын оронд эрүүл амьдралын төлөө хөтөлбөр байгуулах хэрэгтэй биш үү? Энэ 6.6 сая гишүүнтэй холбоо ч тэр эрүүл амьдралын төлөө хөдөлгөөн байхгүй юу? Манай нөгөө нийгэмлэг гэдэг чинь бол нөгөө архигүй амьдрал руу орохгүй залуучуудын хийж идэг нийгэмлэг шүү дээ. Яг энэ шиг энэ 6.6 сая нөхдүүд чинь хүүхдүүд багаас нь одоо алкоголын зөв хэрэглээ ч гэдэг юм уу хор уршгийг таниулдаг, ажиллаа хийдэг, зөндөө юм хийдэг юм нөхдүүд байж байгаа байхгүй. Тэгээд энийг бол нөгөө талаас нь харах юм бол архичдын холбоо гэж өөрсдөө тийм юу гэдэг анхаарал татгууц нэр вэ шүү дээ. За тэгсэн 3 дахь манай монголчуудын бичсэн сэтгэл байгаа юм. За. Яана Монголд бас ийм холбоо байсан бол сонгуул болгоны өмнө хамгийн том мөрийн хөтөлбөр архины үн буулгана байх нэ гэж. За. Хэрв Драйбон нөгөө нэг холбооны тэргүүлэгч хэлж байгаа. Ерөнхийлөгчд нэр дэвшүүл түүний ураа бэлэн байна. Амьдрал хатуу байна. Гэхдээ бидний хондог дүүрэн байг. Ийм ураатай орсон. За ийм явдал болсон. Энэ бол Ган улсад болсон одоо бодит үйл явдал шүү.
За. За Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Mobicom болон Huawei зөвөрийн компьютерийн шинэ нэрэн дэмжээ ажиллаж байна. За Huawei MatePad 11.5-ыг Mobicom-оос гинэ. Цаас шиг нимгэн Paper Matte дэлгэц, за соронзон keyboard, бүх Office аппуудтай Huawei MatePad 11.5 таблет таны ажлын хэрэгцээнд төгс нийцэн таблета Mobicom-оос аваад Huawei mouse бэлгэнд аваарай гэж байна. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Mobicom болон Huawei. За баярлалаа. За одоо миний дараагийн мэдээ штэ. За мэдээж одоо бид нар ингээд Сингапур гэхээр бидний төсөөлөлд бол хамгийн түрүүнд өндөр зэрэглэлийн хот төлөвлөлт, супер технологи, дэлхий тэргүүлэх нисэх онгоцны буудал, цэмцгэр гудам, чинэлэг иргэд гэх мэт ийм дүр зургууд буудаг тийм үү? За гэвч энэ бүх сайн сайхан зүйлсийн ард баян орны ядуу хүний чимээгүй уй гоног хүн шиг амьдрах тэмцэлж бас байгаа. Тодруулах юм бол саяхан Reddit-д нэгэн 18 настай Сингапур охин би тусгаарлагдсан мэт тусдаа арал дээр амьдарч байгаа юм шиг санагддгаа гэж сэтгэлээ удалж бичсэн нь олон хүний анхаарлыг татаж шуугилаад байгаа юм байна. За охин Сингапурт амьдардагч ядуу айлд төрж өссөн болохоор одоо жаахан хэцүүхэн л амьдардаг гинэ. За охин ингэж бичсэн юм байна. Манай гэр бүлийн орлого сарын 2000 Сингапур доллароо. Энэ нь Монгол мөнгөөр 5 сая 600 мянган төгрөг юм байна. За гэхдээ хүрдэггүй. Зарим үед бүр 500 ч хүрэхгүй юудээс. Би нийгмийн халамж, сайн дурынхны өгсөн хоол, сургуулийн санхүүгийн тусламжаар л өссөн гэсэн маа. За түүний эцэг их өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй учраас ах эгч нар нь сургуулаасаа гарч гэр бүлээ тэжээх гэж ажил хийдэг болсон. За 2024 оны байдлаар Сингапурын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 88 мянган Америк доллар буюу 317 сая орчим төгрөг байгаа даа байхгүй юу? За тэгвэл Монголынхоо ойролцоогоор 5000 орчим Америк доллар байдаг. Тэнд 88 мянга байхад манайх бол 5,000 орчим Америк доллар. Энэ нь 18 сая орчим төгрөг байгаа даа. За энэ нь Сингапур Монголынхоос бараг 18 дахин илүү баялаг бүтээдэг гэсэн үг. Гэсэн энэ өндөр үзүүлэлт бүх иргэдэд тэгш хуваарлагддаггүйг энэ охины түүх тод харуулж байгаа. За баян орны ядуу хүн гэдэг гаднаас нь харахад ядуу харагдахгүй байж болно. Гэхдээ сэтгэл дотор нь өрсөлдөөн, ялгарал, өөрөөсөө ичих мэдрэмж улам хүнд тусдаг. Хажууд нь хүүхдүүд гар утас, машин, iPad хэрэглэж гадаадад амарч байхад чи өдөр бүр мөнгөний төлөө ажил хийж харанхуй, нам гүм, хоосон гэртээ буцаж ирнэ гэдэг яалтчгүй хүнд дарамтчуу гэж энэ мэдэн дээр бичсэн байна. За сэтгэлдлүүд нь Монгол сэтгэлдээ хамгийн түрүүнд Монголд ч ялгаагүй Улаанбаатарт 500 саяын орон сууцны тагтан дээрх Vinoto Story тийм үү? Яг доор нь түлээгээ үүрээд алхаж аваа ахмаг эмэгтэй. Энэ бол бидний бодит амьдрал. За сэтгэлээр унах хэрэггүй дээ. Хүнд хэцүү амьдрал хүчтэй хүнийг бүтээдэг. Би ч бас ядуу гэр бүлээс гаралтай. Гэхдээ энэ нь намайг илүү тэсвэртэй, шантаршгүй болгосон гэж байна. Хүн ганцаардаж байгаагаа хуваалцснаар анхны алхмаа хийж байна. Чи ганцаараа биш шүү. Ядуу төрсөн нь таны буруу биш. Гэхдээ ядуу хэвээр үлдэх хэсгээ таал шийднэ гинэ. Наад чинь үнэхээр зөвүүн зүрлэл байгаа байхгүй. Одоо жишээлбэл яг манайд Монголд бол 5 сая төгрөгийн сарын орлоготой хүн бол гоё амьдарч болно. Дундаж амьдралтай. Аятайхан амьдарч байна. Гэтэл Сингапурын тэр өртөг өндөртэй газар бол те 5 сая өстэй юу ч байгаа байхгүй. Харин тийм. Юу ч. Харин тийм. Өртөг нь амар өндөр учраас те. Тэгээд тэнтэй ингээд хүмүүс харахтаа те энэ Сингапур охин лаг гоё газрын лаг охин гэж боддог. Гэтэл өөрийнх нь амьдрал ийм байх бол үнэхээр жинхэнэ контраст болчихж байгаа. Гэхдээ надад зүгээр ингэж бодогдсон шүү дээ. Зүгээр л одоо ингээд яг энэ яг өөрөөхөө байгаа юм сэтгэл хандчих юм бол хүн ийм юмыг мэдрэхгүй л өнгөрчих боломжтой л да. Одоо заримдаа би ингээд нөгөө би чинь нэг юм тан тустай агшин гэд нэвтрүүлгээр нэг жижигхэн 3-5 минуттай өөр ингэсэн. Тэрүүгээрээ ингээд нэг юм бүтээгдэхүүн ингээс рекламдаал тэгэл тэрийг усныхаа дугаарыг зарлцгаар 18 онд нийл юм ярьж байгаа штэ. Тэгэнгүүт над руу ингээд хөрхөөн бас 3-4 дуудлага ороод ирсэн байна. Тэгэнгүүтээ тэрийг ажиллаа тарангуудаа хүргэлтээр авчиад ингээд өгдөг гэсэн байхгүй юу? Тэгэнгүүт ингээд заримдаа ингээд зайсан майсан лаг хороолол ингээд очихоор хямрна. Энэ хүмүүс ч одоо яаж амьдраад байгаа юм бэ? Гэтэл би юу хийгээд яаж амьдраад яваад байгаа юм бэ? Тэгэл тэр үед ч нөгөө нэг амар 2 банкны өр мөртөл байгаа штэ тий. Тэгээд ингээ хямрангууд
бүр хямарчдсан байлээ. Бүр ингээд сэтгэл санаагаар унаад. Хямрал гэж бодвол. Тийм. Тэгэхгүй тэгээд ингээд яг өөрийнхөө одоо энэ амьдарч байгаа амьдралд ингээд би сайхан байна өө. Тэр амарлаг хаус маус авч чадахгүй зүгээр ингээ өөрийнхөө мөнчгөрөөр сайхан хоёр өрөө байртаа болчлоо. Ёстой сайхан байна өө. Энийг одоо ингээ баартраарч болтгой төгчүүлж ингээд яг ингээд энэ амьдарч байгаа амьдралын хэмнэлт сэтгэл хангалуун байх юм бол хүн өстой сэтгэл санааны амгалан тайван байдлаар амьдрах юм бэл. Яг одоо чи бол одоо тэгж бодож штэ тэ. Яг чам шиг бодохын тулд энэ өсвөр насны охинд дахиад хугацаа хэрэгтэй байхгүй. Тийм ээ тийм. Энэ өсвөр насны охины хувьд бол тэ бүүн шаналл явж байгаа шүү. Бүүн шаналл явж байгаа. Манус ч одоо ингээд 30 гараад ирэнгүүтээ тэ ингээд за зарим нэгэн юмыг ингээд нүд танаад өнгөрүүлчих болох юм байна. Зарим нэгэн юмыг тэ надад ч бас тийм юм байгаа гэд нэг өөртөө байгаа нэг муухай юмараа жишин зүрлээд явж болох юм байна гэд ингэж бодож сурахын тулд бидэрт жоохон хугацаа хэрэгтэй л байд юм байл л дээ ер нь. Бас нэг юм хүүхдийн яриа байдаг шүү дээ надаа. Угаасаа л ингээл нөгөө нэг багасаа л гэр ороололд байж байгаа л тэгэл ээж нь нэг орчны үйлчлэгч болоод тэгээд нэг гайгүй хотхонд ингээд тэднийх подолд амьдарч ин гэсэн үг шүү дээ нөгөө нэг орчны үйлчлэгч тий бодоо шиг тэнгүүд ингээд нөгөө нэг тэр хайсан хог могон дээрээс ролк моролк аваад ингээд ундаг тий тэнгүүдээ бүхэл хүмүүсийн амьдрал юм байдаг. Би ингэж л амьдрах ёстой гэж би бодож өссөн гэдэг хүн надад ярьжсэн байхгүй юу. Тэгээ нэг бодлын харин тэгээд бодоод яг л би ингэж л амьдрах ёстой гэж бодож байгаа юм бол зүгээр сэтгэл зүйн хувьд ингээд ийм ингээд хин нэгэнтэй өөрийгөө харьцуулахгүй байх юм бол арай амар байдсан болов гэж би зүгээр бодоол байна л да. Нөгөө энэтхэгийн нэн ядуучууд байгаа шүү дээ. Untouchable гэж хамгийн доод кастны нөхдүүд. Тэд нар бол бүр ингээд төрхтөө хувь заяатайгаа эвлэрсэн төрдөг чинь. Тийм шүү дээ. Тийм би хааштай л гуйлах чинь байна. Тийм миний өгöd гуйлах чинь л болно. Нөгөө хүүхдэн ч төрөөд өсөхдөө те өөр тийшээ хэнийг ч харж ингэж санаа сэтгэлээр унахгүй. Яг л би одоо өдрийн тутмынхаа ажлыг хийгээл амьдарч байна гэдэг. Тэгэл өдөртөө идэх хоолтойгоо л байвал ингээд тэр хүн амьдраад байгаа байхгүй юу тийм. За. Тэгэхгүй тэгээд ийм хит өөрөөсөө одоо ингээд тэр нөгөө 2% байдаг хит баячуудтай өөрийгөө харьцуулаад байх юм бол зүгээр л ингээд сэтгэл санаагаар унаад бүр л хэцүүдхийн л цондоо. Ер нь бол. За би одоо та нарт нэг инээдтэй юм шиг. Нэг бол эмгэнэлтэй юм шиг. За нөгөө талаас нь харах юм бол ийм бүр сэрэмжлүүлэг мэдээ юм шиг тийм мэдээ өргөх гэж байна. За сохор болзон дээр хуурамч профайл хит их итгэл бүрэнхий гэрэл хурыг нэмчих бол юу болох болоо? Бэлгэд болсон сохор болзоо үүний хамгийн тод жишээ болоод шүүгүүлээд байгаа гинэ. За 47 настай бэлэг эмэгтэй манай Чимба бэлэг явах гэж байгаа шүү дээ. За 47 настай бэлэг эмэгтэй Tinder дээр өөрийгөө Бэн гэдэг булчинлаг Итали залуу гэж худлаа танилцуулсан 50 настай Марокко эртэй 50 Shades of Grey киноны уур амьсгалаар болцохыг зөвшөөрч гинэ. Ийхүүдээ. Энэ систем үнэн залны хөрөнгө байгаа байхгүй. Тэдний болзоо маш өвөрмөц байсан. Бүсгүй боолтоор нүдэ халахалж яг ингээд кинон дээр нүдийн боождаг шүү дээ. Яг тэр кинон дээрх шиг романтик үд шиг эхлүүлсэн ч яг ажил хэрэг эд өрнөж байх үед бүсгүй боолтоо авсан гэж байгаа. Яана. Ажил хэрэг эд өрнөж исэн. Тэгсэн чинь боолтоо авт төсөөлж байсан халуухан Итали залуу нь биш. Томоог үзээтэй октоор Марокко ир байх нь тэрээ. Яана. Шоконд орсон бүсгүй тэр дороо цагдаа тандсан байгаа юм. За одоо баг 30-гийн хэрэг болно шүү дээ энэ чинь. Ажил явдлын үед. Бүсгүй энэ явдлыг итгэлцлийн залилан бүр хуурам мэхэж хүчнэсэнтэй дүүцэх үйлдэл хэмээн үзэж хэрэг үүсгэн. Марокко ирийг шүүхт өгсөн. За харин шүүхийн зүгээс бүсгүй өөрөө эрсдэлтэй нөхцөл зөвшөөрөл өгсөн гэж үзэн мань нэрийг цагаатгсан байна. Би ч гэсэн тэгэж бодож тийм кино онгороо хойло чадар танилцах та би яг нөгөө нүдэ боогод ор юм тий 47-той эмэгтэй шүү дээ. Харин шүү тий танаа үеийнхэн дотор бас ийм нөхдүүд байна шүү. За 30 зөв. За сэтгэлүүд. За Марокко эрд Тиндерийн шилдэг эрэгтэй дүрийн Оскарын шагнал гардуулъя. Харин эмэгтэйд нь шилдэг продюсер гинэ. За Италичууд шүүгд гомдол гаргахгүй байгаа нь сонирхолтой юм а. Тэдний нэр тэрийг гутаасан хэрэг байна шүү дээ гинэ. Тиндерийн профайл бол киноны трейлер шиг
бүх гоё хэсгийг харуулдагч театрт ороод очоод үзэхээр шал эсрэгээрээ байх нь их гинэ. Яг надад тэгтээ зүгээр заяа ингээд нөө бидний үед сонингийн зар явдаг байсан штэ. Ингээд тийм 50 орчим настай арх тамхи хэрэгэлдэг ояас ийсэн гэх. Тэгээ би ингээд бод анхны орд ямар хүний ийм сонингийн зараар ингээд танилцсан болоо гэж би боддог байсан. Одоо ч гэсэн би энэ аппликейшнээр танилцдаг хүмүүсийг ойлгохгүй штэ ёо. Тэгээд энэ 50 Shades of Grey-тэй айгүй итгээд тийм үстэй. Ажил явдал өрөнд нүдний болтоо авдгүйл тэнэг байгаа байхгүй тийм үстэй. Харин тийм ээ. Гинэн гэхэд чаашаа мэдгүй. Ёо, илэг аваа. За. Тэгээд энэ сэрэмжлүүлэг мэдээ шүү. Та нар бас сэрэмжилж яваарай. Ёо. Нүдний ч боочихыг гэдэг хүн гинт л гарч ирнэ шүү. За, Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ялагчаар Итали яриад дуусан ч кафе баскучи. Яа. Энэ бол жинхэнэ Итали кофе шүү харин. Энэ бол ямар ч тийм одоо юу аахгүй. Залмих байхгүй. Цэвэр Итали кофе. За, кафе баскучи брэнд 3 дахь салбараа Encanto оргил супермаркетад нээлттэй хийсэн. За, тэгээд 2000 бишээ сая 24 оны 12 сарын 21-нд анх нээлттэй хэлээ гэж ярамх бид нар нээлттэй хийсэн гэж ярьжсэн чи одоо ингээ 3 дахь салбараа нээчлээ. Тэгэхээр баскучи гэж яг юу юм бэ те? Яг юу хэлээд байгаа юм гэхээр 1883 онд Италийн Монте Чернони хотод үүсгэн байгуулагдсан кафе баскучи нь дэлхийн 25 гаруй улсад 600 гаруй салбартай за кофений өв соёл чанарыг түгээн дэлгэрүүлдэг ийм нэр хүндтэй брэнд байгаа. За баскучи бол зөвхөн кофений газар биш. Энэ бол кофений урлаг амьдралын хэм маяг гэдэг байгаа байхгүй. Эднийх нэг онцлогтой юм байлаа. За, супермаркет дотроо байждаг. Супермаркет дотроо байждаг. Ихэнх нь ингээд гаднаа тустай байдаг шүү дээ. Үгүй эднийх дотроо байждаг. Та ингээд супермаркет дотор ингэж худалдаа авалт хийж явж ирсэн надаа. За жоохон суугаад кофе мопего уучаад худалдаа авалтаа үргэлжлүүл ингэх болцоо. Яг үнэ. Их зөвөн байгаа. Тэгээд та тэрнгээр ингээд худалдаа авалтаа хийгээд над мэтийн амтан бол нэг цаас харцсан дээ. Юмаа ингэж баскучид хүмүүс сууж байна. Ингээ харах нь шүү дээ. Ийм болцоог олгодог ийм онцлогтой дээр нь би энэ кафе баскучигийн бас нэг зүйлийг нь айгүй гоё энэ Монголд орж ирж байгаа гоё соёл гэж хараад байгаа. Юу гэхээр кафенго кафетэй. Кафенго буюу тэ ингээд нөө орой өчийн цагаар уусан ч нойр морий чинь хугаслаад унтуулахгүй байхгүй тэгсэн мөртлөө ингээд хүмүүстэй адилхан тэр 5 дугтай орчинд суугаад тэгээ кофе уугаад ингээд нөгөө стил имиж адилхан суух болцоо олгож байгаа. Яг үнэ. За тэгээд та илүүд илэрэнгүй мэдээллийн 70 18 83-ыг утаснаас аваарай. 70 18 83. За ингээд төрлийн хамтран ярьлагч кафе баскучи баярлаа. За баярлаа. За 400 шугарын нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үргэлжлэлээр эрхэн сонсогч танд хүрч байна. За өмнө нь нэрштэй бид нар FOMO буюу мэдээлэл соцрох айдас. За JOMO буюу юу ч мэдэхгүй байхын жаргал гэсэн юм сэтгэл зүйн ойлголтуудын талаар мэдээлэл хүргэж байсан. За тэгвэл энэ удаа шинэ тренд болоод байгаа FOPO буюу бусдын бодлоос айх айцын тухай мэдээлэл хүргэх гээд байгаа. За одоо нөгөө яг үнэ энэ намайг одоо юу гэж бодож байгаа лөө гэдэг ингээд айгүй ядаргаатай шүү дээ. Мангар олон хүнд байдаг фобиа явах. Яг үнэ. Өргөн дэлгэр фобиа. За хүн болгон л амьдралдаа нилээд олоодаа хүмүүс намайг юу гэж бодох бол гэж санаа зовж байсан баха. Гэхдээ энэ бодол хитрээд зуршил болчих юм бол таны өөртөө итгэх итгэл, бүтээмж, бүр сэтгцийн эрүүл мэндийг ч алдагдуулж мэдэх нь. За сэтгэл судлаач Michael Grace үүнийг FOPO буюу Fear of People's Opinions гэж унших юм уу тий. За бусдын бодлоос айх айц гэж нэрлсэн. За Grace үүнийг орчин үеийн хамгийн чимээгүй боловч хамгийн хүчтэй сэтгэл зүй асуудал гэж тодорхойлсон. За бид инех ёстой, эсвэл дэмжих ёстой мэт мэдрэмжинд хөтлөгдөн өөрсдөө ч мэдэлгүй хүний анхаарал татах, магтаал хүлээхэд донтож эхэлдэг. За жишээлбэл үзээгүй киноны талаар мэддэг мэт ярих заяа. Хошин биш зүйлд инех, даргаасаа төрүүлж гарахаас имэх гэх мэт юм айц байна. За FOPO бол зүгээр нэг ичих санаа зовох асуудал бишээ. Дотоод хүчийг сорж альваг хиймэл байдлаар гүйцэтгэх гэд хүргэн. Гэрвисийн хэлснээр энэ сэтгэлгээний эсрэг хамгийн сайн бол амьдралынхаа зорилго, үнэт зүйлдээ өөртөө үнэнч байх явдал. Би бусдад таалагдж гэнэ үү биш. Би өөртөө үнэнч байна уу гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэсэн байна.
За сэтгэгдлүүд нь фопо байтугай би бүр фудпо буюу өөр хүмүүс миний идэж байгааг хараад юу гэж бодох бол гэж сандардаг шүү. Ресторанд том шарсан дахиад захиалах үед фопо бүр оргилдоо өрдөг гэж бичсэн байна бүр. Хоолн дээр хүртэл санаа зовж штэ. Тийм. За өөртөө итгэлгүй өссөн хүмүүс фопод хамгийн их өртдгөө. Аав юу гэх бол багш намайг муухай арах байх гэж бодсоор жинхэнэ өөрийгөө алдчихдаг. За фопог Instagram, TikTok бүр дэлхийн хэмжээний дахал болгож байна. Яг. Лайк аваагүй постоо устгадаг бол та фопогийн хамааралтай л гэсэн үг. Бусдын бодлыг хит их хардаг үндэстэн гэвэл монголчууд орно. Энэ монгол хүний постоо коммент байгаа Тийм байхгүй юу? байна. Хүмүүс юу гэх бол гэдэг үг бараг сэтгэлгээнийх нь үндсэн суурь болсон. Яг. Фопо бидэнд шин нэршилж хуучин асуудал шүү гэд. Энэ бүр яг бичсэн байгаа байхгүй юу? Би бүр 97 8 оны үед би ч яг ингээл нөө судалгааны ажлууд дээр эхэлжсэн 2000 оны үед юм байна да. MTV-г одоо жишээлбэл энэ нөгөө нэг сэтгцэн эрүүл мэнд судлалын эрдэмтэд буруутгачихсан байхгүй юу? MTV суугийг MTV суугийг яасан гэхэлэр тэднийх юм нэг тас гэсэн юм богино монтажтай ийм рекламны роликууд ч гэдэг юм уу, нэг бол ийм нөгөө нэг хооронд нь явдаг шторкууд нь тийм богино монтажтай гэсэн юм байгаад байсан. Тэгэд мэдээч би тэр үед залуу байсан. Надад бол вау супер гэл ингэж харж байхад тэр хүмүүс буруутгаад байдаг байсан. Яагаад тэгжсэн гэхэлэр наадах чинь залуучуудыг те ингэж доктортой сэтгэх бололцоогүй болгож байна. Залуучуудын сэтгэлгээнд өөрчлөлт хийгээд байна та нар гэжсэн. Тэр нь үнэн байсан. Хамгийн амар. За дараагаар нь яасан бэ гэх юм бол одоо сая бичсэн байна. Энэ нөгөө нэг богино одоо видеонууд байгаа шүү дээ. Одоо жишээл рил 1 цаг 1 минут 30 секунд. 1-ээс 3 минут. 1 минут 30 секунд. За стори бол 60 секунд тийм үү. Энэ рил сториг ингээ үзэж байхдаа хүн нийгэм ийм юм байна гэж бодоод идэг. Тэн дээр те одоо жишээл гоо хүүхэн явж бүгдээрээ ваа гэж байна. Би бас тэгэх хэрэгтэй юм байна. Тэ ингээд хүмүүс одоо хоол идэхдээ ингээд жижигээр нь хазч иддэг юм байна. Энэ ингээд нийгмийн соёл юм байна. Би тэгэх хэрэгтэй юм байна гэж ингээ өөрийгөө хайрцаглаад нөгөө попио руу ч ороод идэг гэнэ л дээ. Тий. Тэгэхээр биднэрт одоо ямар гарц байгаа вэ гэвэл те аль болох тэр нөө өөрийн дархлаагаа л бий болгох. Түүнээс бол тэртээ тэргүй энэ entertainment ертөнц бол таныг тэр попо гэдэг руу бүр ингээд хүчээр чирж байгаа. Та өөртөө л дархтлаа үүсгэж чадахгүй бол та тэр нь л зүгээр яг ингээ ангал руу унж байгаа юм шиг л унаа гэсэн юм лээ. Тэг хүмүүсийн бас нэг хамгийн том алдаа яг энэ нөхцөл өөрөөрөө байх, өөрийнхөөрөө байх хоёрыг ялгадаггүй байхгүй юу? Өөрөөрөө байна гэдэг чинь тэр хүн хинээс ч хамааралгүйгээр яг өөрийнхөө орон зайд өөрөөрөө байгаад байна штэ тий. Одоо ингээд хин тэр хүнийг хин юу гэж хэлэх мэлэх түүч хамаагүй тий болцсон. Яг өөрөөрөө ингээд аашалж аяглаад яг өөрөөрөө байгаад байна. Гэтэл өөрийнхөөрөө гэдэг нь болохоор зэрэг ингээд дураараа хүнийг доромжлох заяа. Дураараа хүнийг доромжлох. Тэгээд би өөрийнхөөрөө байна гэд энэ тэн дагсан согтуу тавих ч гэдэм үү те. Би ч юм уу юу юм би өөрийнхөөрөө байж гин гэд те. Тэгэхээр энэ өөрөөрөө байх, өөрийнхөөрөө байх хоёр асар их ялгаатай. Энийг юусоо хүмүүс ялгаж салгаж ойлгож чаддаггүй. Энэ дэр бас нэг алдаа байгаа. Тэгэд одоо битээр ахаад нэг мэдээ орох цаг байхгүй юм. Тэгэд одоогийн энэ нөгөө нэг entertainment-ийн шийдэл буюу entertainment ч угнасаа л юм нэг богино видеогоор хүмүүсийг тархитна гэдэг ийм одоо бүр одоо юу гэдгийг дайн явж штэ. Нэг үгээр бол дайн байхгүй хүмүүсийг одоо тархийг нь тэ ингээд худалдаж үнгүүгээр худалдаж явж гин гэсэн. Та YouTube дээр ч байна уу, Facebook дээр ч байна уу, Instagram дээр байна уу, TikTok дээр байна уу хамаагүй. Тэр богино видеонуудыг ингээд минут, 2 минут, 3 минут бүр ингээд үндсэн одоо гэрээсээ гарах хэрэгтэй байтал чинь нөгөө видеог үргэлжлүүлж үзсээр хагаад баг ажилласаа оцрох гэж байгаа юм шиг ийм нөхцөл байдалд ордог. Энэ чинь нь шүү дээ таныг айл язуур ингээд тархич эзэмтсэн гэсэн. Та яг энэ ийм нөө нэг тэргүй мангар олон багийнууд бодож байгаад бингүр кодыг нь олцсон энэ entertainment-ийн ертөнцийг та зүгээр бол барж идэнэ гэж байхгүй. Харин яаж давах уу гэвэл өөрийнхөө дархлааг л нэм. Өөрийнхөө дархлааг нэм. Юу ярьж байгаа юм за яг наа би нэг ингээд сонирхоод үзээл сонирхолтой байсан уу тийм. Гэхдээ би тэнийг даган дуурайхгүй. Би энэ одоо энэ амьдралаар ингээд яваад гоё байна гэдэг. Ингэх нь л чухал гэж л.
За. За нүрээд 2025 оны 6 дугаар сарын 24-ний Мягмар гарагийн 4 зүгийн шугаа нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс шуугах тусам нягталт гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Кафе Паскучи за мөн хадгаламжийн хүү харуулж 18% боллоо. Ариг банк хамтран ажиллаж байна. Баярлалаа. За үргэлжлүүл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээг лайв сонссны дараа 22-ын 5 нэвтрүүлэг хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Баярлалаа Анжгаа. За маш их баярлалаа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3